За Австралид ирээд нөхцөл байдал ямар байгаа бол ажил олдгоо уу, байр олдгоо уу, хүүхдээ орхиод явах уу? Ер нь энэ мэрэгчлэр сурах нь зөв юу, буруу юу? Аялын виз солигддог болов уу, солигдохгүй болов уу? Аялын визтэй хүн ажиллаж болох уу, болохгүй болов уу гэх мэтчлэн олон асуултанд одоо ингээд хариулт авахыг хүсэж байгаа. Тодорхойгүй зүйлд ингээд санаа зовон суугаа бол та наашаа суугаараа энэ удаагийн блогоор бид хоёр нь энэ талаар хуваалцгаална. Тэгээ элигээ дуудгаа би харахгүй. Сайн байна уу? Vision Wings family байна. За ингээд маш олон монголчууд манай Австрали улсад ирж байгаад бид хоёр маш их баяртай байна. За тэгээ өшөө олон монголчууд бас ирэхээр судлаад төлөвлөөд ингээд явж байгаа. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээр бид эдгээр хүмүүс маань ирээд цаг битгий алдаасаа, алдаа баг гаргаасаа, хөлөө хурдаа олоосаа гэдэг үүднээс энэ удаагийнхаа влогийг хийх гэж байна. За, влогтой давтаа морил. Амарч жаад бид хоёр нь одоо влогоо эхлэх гэж байна. Тэглээ. Сандарч гин үү? Сандарч гин. Хав хийгээгүй сонирн байд юм баа. Эфирт удаан гараагүй болохоор. За тийм. За, гол үдэд орё тий. За тэгэхээр одоо ингээд шинээр ирж байгаа хүмүүст Австрали улс одоо үнэхээр хэцүү болцсон юм уу? Хөлөө болох үнэхээр тийм хэцүү байна уу? Тий. Нөхцөл байдал яг ямар байна? Миний тэр талаар нэг бодлоо болцсон. Тэгэхээр би бол энэ асуултанд хариулах гэж нэлээд сайн бодсон. Гэтэ яагаад гэвэл би ирээд 7 жил болсон учраас анх ямар байснаа бас мартсан байгаа байхгүй. Дээрээс нь бас влог хийхгүй байсан учраас нэг бол саяас амралтын үед хараад яг та нарт яг чин үнэнч хариулт өгөхийн тулд би бас нэлээд сайн бодоод өмнөх үеэ бодоод нөхцөл байдлаа ингээ харьцуулж бодохоор ер нь бол тийм биш юм байна. Яагаад гэвэл яг ковидын үедээ харьцуулахад бол одоо жоохон асуудал бол арай өөр болсон. Ажил нь арай бага болсон, цалин арай багассан. Үнэн. Гэхдээ ковидын өмнөх үедээ харьцуулаад үзэх юм бол 7 жилийн өмнөх үедээ бид хоёр анх иржсэн тэр үедээ харьцуулаад үзвэл нөхцөл байдал хэвэндэл байгаа байхгүй. Яг уу ковидын үедээ харьцуулбал цалин багассан уу багассан. 7 жилийн үедээ харьцуулах юм бол тухайн үед цалинч бага байсан, байрны үнж хямдхан байсан. Одоо ингээд ковидыг алгасаад энэ тэр үедээ харьцуулаад бодоход бол цалин жоох өссөн. Гэхдээ байрны үн өссөн. Ажил олдос тухайн үед ямар байлаа? Ажил олдож ч гэсэн яг тухайн үедээ ингээд харьцуулахад бас л яг 7 жилийн өмнөхтэй харьцуулахад ажил угаасаа л бага байсан байна. Тэр яаж ажил олж ирсэн одоо ингээд дараа нь ярина. Ер нь бол хэцүү байсан байна. Тэгээ ингээд бодоод яг ингээд үзэхэд бол байдал ер нь бол яг ковид өмнөх үетэйгээ л адилхан болсон юм байна. Тэгээ хүмүүсийн нөгөө одоо нөхцөл байдал жоох хэцүү болчлоо гэж ярьж байгаа нь аль цаг үедээ харьцуулж байгаа вэ гэдгээсээ өөр байгаад байна л та. Тэгэхээр жишээлбэл миний яри хэлдгээр сая бол ковид үед яаж байсан гэхээр нөгөө хилээ хаацсан, ажиллах хүчин бага болсон. Тэгэхээр чи ажил амир их байгаад байдаг. Тэгээ хүмүүсийн цалин дагаад өснө. Тэгээ хүссэн ажлаа өөрөө сонгож хийдэг ийм үе байсан тий. Тэгтэл одоо ч нөгөө хилээ нээсэн олон улсаас маш олон хүмүүс ирж байгаа учраас ажиллах хүчин их болсон. Тэгэхээр чи ажил дээрээ мэдээж өрсөлдөөн үүснэ, олон ажиллах хүчтэй болохоор цалин жоохон буурна тий. Тэгэхээр энэ нь бол одоо бид хоёрын анх ирж ирсэн 7 жилийн өмнөх үетэй ямар ч ялгаагүй л байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрийг нэгдүгээр бид хоёр хэлмээр нь үнэхээр одоогийн нөхцөл байдал ирээд хөлөө олоход шинэ хүмүүст үнэхээр тийм хэцүү юу гэхээр үгүй. Ингийн нормал үе. Зүгээр ковидтэй харьцуулахад тэр үетэй харьцуулахад л жоохон өөр санагдаад байгаа болохоос гэдэг нэгдүгээр хэлмээр байна тий. Тэгэхээр та нар бол чадна бити санаа зов. Ингээд тодорхойгүй байдлыг тэрэн ухта. Тийм. Өөрийгөө чөлөөл гэдэг номноос ирж штэ. Тэгэхээр тийм байна. За тэгэхээр нормал байна. За тэгвэл ажил олдсон талаар ямар хөө байна? Миний яри ямар зөвлөмжүүд өгмөр вэ? За тэгэхээр яг ажил олдсон хувьд яг сайн хэлсэнтэй адилхан яг одоо бол шинээр ирж хүмүүст ажил олоход жоохон хэцүү байгаа. Ковид үедээ харьцуулахад гэтэл анх яг бид хоёрыг ирж явах үедээ ингээд харьцуулаа бодоод үзье л да тий. Тэгэхэд тухайн үед ийм ажлын зар ордог групп ч гэж байгаагүй. Яг ингээд таньдаг төрөл садан ах トゥ нар дамын дам тий танилын танил ингэж явж иж ажилд орж исэн. Тэгэхээр миний харж байгаагаар бол яг тэр үедээ л адилхан санагдаад байна. Яг одоо ирэхэд нэх ажлын зар орохгүй байна. Танил тал тий мэддэг чаддаг хүнээрээ дамжуулаад тий амьдарч байгаа хүмүүсээсээ тий дамжуулаад ажилд орох ч юм уу тий иймэрхүү зүйлүүд маш их байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө энгийн зүйл тий бид нэр шинээр ирж байгаа хүмүүс маань бити одоо ингэж бодосоо гэж хүсэж байгаа байхгүй. Би ирчлээ гэтээ буруу үедээ би хүрээд ирж тий амар хэцүү үед харчжээ. Одоо баларсан тий одоо яана гэж сэтгэлээр унаасаа гэж хүсэхгүй байна. Зүгээр л энгийн үед ирсэн. Бид хоёрыг анх ийм барьсан. Эндээс бид хоёр ажлаа олоод туршлагатай болоод дараагийнхаа үе шатуудыг даваад явж байсан. Тэгэхээр та хэд бол бас л энгийн үед ирж байгаа. Хэцүү үед бол ирээгүй.
Тийм учраас одоо юу гэдэг сэтгэлээр битгий гоо хичээгээд зүтгээд те санаачлагтай байх юм бол асуудалгүй бүгд удахгүй ингээ уучраа олоод хөлөө олно гэдгийг бол хэлмээр байна. Тийм. Тэгээ миний хараа ямар зөвлөмжүүд юм бэ? Одоо жишээлбэл чи нэг ажил яаж хүмүүсийг аваад сонгоод байна. Тэрнээсээ юу одоо хэрвээ миний хараа ингээд юунаас та нар ийм байвал ингээ гоё байна гэдэг ч юм уу. Яаж сонгодог? Тэрнээсээ уулзаж хараа. За тэгэхээр одоо ингээ яг зарим тохиол манай компани ингээ шинэ ажилтаа авахаар заар 50 те. Тэгэхээр маш олон хүмүүс бичиж байгаа байхгүй. Маш олон хүмүүс ажилд орох хүсэлтэй одоо чатаар бичин, Facebook чатаар те. Тэгэхээр би анх удаа огт уулзаагүй те ямар царай зүсийг хараагүй, хандлагыг мэдэхгүй те туршлагыг мэдэхгүй ингээд ийм хүмүүс дундаас ажилд орох хүнээ сонгох шаардлагатай болчихж байгаа юм л да те. Тэгээ би өөрийгөө анзаараад хүмүүс ерэн жоохон ийм байвал би сонгох талтай байгаа юм байна. Тийм учраас бусад хүмүүст бас энэ талаар мэд хэлэх юмсан ингээд бодож байсан. Тэгээ яг тэрийг хуваалцъя. За тэгэхээр анх одоо ингээд хүн рүү ажил асууж бичиж байгаа бол өөрийгөө сайхан танилцуулаад хоёрдугаарт бол санаа зовлгүйгээр өөрийнхөө давуу талуудыг бичих хэрэгтэй тий. Би ийм хариуцлагатай, цагаа барьдаг, тууштай тий, хурдан суралцдаг, хүний үг авдаг тий, хамт олон багаар ажиллах чадвартай. За магадгүй одоо миний жишээн дээр барилгын ажлын ажилд орох гэж байгаа бол Монголд одоо ойролцоо ямар мэрэгчлүүд тий туршлагууд байна, гагнуур хийжсэн ч үгүй юм уу, можаа хийжсэн гэх мэт зүйлсүүдээ сайхан дурдаад өөр нэг одоо би ингээд unconsciously буюу далд ухамсараараа ингээд надад миний шийдвэрт нөлөөлөд байгаа зүйл юу гэхээр би ороод нөгөө нэг зургийг харж байгаа тий. Тэгтэл тэр зураг нь надад ямар мэдрэмж өгж гинөө гэдэг миний шийдвэртээс тодорхой хэмжээнд ямар ч зураггүй байх юм бол юм ч юм байна. Тийм шүү дээ. Царай зүснэ байхгүй ийм байгангууд ямар ч хүний мэдэхгүй шүү дээ тий. За тэгэхээр яг өөрийнхөө зургийг хийцэн тий. Яг тийм бодит одоо жинхэнэ хүн жинхэнэ хаягаасаа бичих юм уу тий. Тэгвэл илүү одоо надад ихтгэл үнэмшил ингээд төрдөг. За хоёрдугаарт бол хэрвээ та сонгогдоод хамтарч ажиллахаар ч юм уу офоор 1-2 өдөр ажиллахаар боллоо гэхэд цагаа барих, хариуцлагатай байх, тэ хичээнгүй ажиллах энэ бүх одоо зүйлсүүд нь дараа тантай хамтарч ажиллах итгэлцлийг бий болгодог. Тийм учраас одоо энэ дээр анхаараараа, цагтаа байгаараа тэ ажилласаа битгий хоцроороо зарим тохиолдолд хүмүүс очно гэдээ очдгоо тохиолдол байдаг. Тэ би биенийхээ ажлыг алгах тохиолдол байдаг. Тэгэхээр эдгээр сайн анхаарах юм бол урт хугацаанд бол тэг юу гэдэг нь байнгын ажилтаа байх юм боломж магадлалууд нөсөөд байдаг шүү тий. Нэг хідэн төгрөгийн төлөө ингээл орхиол ингээл тэгэх юм бол бас гоё хамт олон үүсэхгүй. Тэгэл нэг газараас нөгөөрөд нэг дамжсан л хүн болж хувирах учраас гоё хамт олон үүсэхийн тулд үн цэнэ бүрдүүлэх хэрэгтэй тий. Окей. Тэгэхээр миний хариуд бол одоо эмэгтэй хүмүүст юу зөвлөмөр байна. Эмэгтэй хүмүүс би одоо ингээд та хайдад нөгөө анх ирээд яаж ажил хайж исэн блогоо хийсэн мөлий тэрийг description хэсэгт оруулж та бас үзээрэй. Тэгээд тэн дээрээс би ингээд бодоход яг яаж алаа гэдэг ингээд өөрөө ингээд бодоод одоо ингээд тухайд угаасаа л ажил амар надад болчихсон муутаас. Яагаад гэвэл хэлм үү. Тэр бол үнэхээр хэлм үү байсан учраас. Тэгэхээр та хэд давуу талдаа хэлтэй байвал илүү л ажил олдох боломжтой. Над шиг нөхцөл байдалтай зөндөө хүмүүс байгаа гэж бодож байна. Яг уу тэгэхэд болно. Гэхдээ тухайн үед би яаж исэн гэхээр би нэгдүгürt CV-гээ барайл энэ тэнүүгээр явуулсан. Зөвхөн ингээд нөгөө одоо заранд найдаа заранд CV-гээ явуулсан гэж хүлээгээд байх юм бол цаг алдна, удна. Бид нарт одоо нэг өдрийн цалин хүртэл амар чухал байгаа учраас тэгээ CV-гээ барайл яваа. CV-н дээр анхаарах юм бол би одоо нөгөө өөрийнхөө нэрийг заяа жаргал гэхээр амар уртайгаа учраас өөрийнхөө нэрийг Эли ч илүү юу ч хэлээ тэгээ солилцсон. Тэгээ Элигээ дуудгаа би харахгүй. Яг тийм тэгсэн ч гэсэн хамаагүй. Таад ингээд CV-гээ тэгээд ингээд гадаад нэртэй олгоод тэгээд ингээд яваад тэгээ би ингээд яг хөө experienceтэй Монгол team хийжсэн ингээд худлаач гэсэн хийгээд тэгээд ингээд яваарай. Нэгэнд одоо англи хэл чинь муу болвол одоо ингээд нөгөө яг ярилцлаганд ордог хитгэн л яг үгнүүд өгүүлбэрээр нь сайхан чийжилсэн байсан. Хүмүүс би бол хэлтэй биш байна. Тэрийг бүр амар гой дуудлагатай амар гой ингээд ярьцдаг гэсэн. Тэгээд дотгошоогоо яг ажилд орсон тохиолдолд бол нэг өдөр өөрийгөө харуулж болно шүү дээ. За голөгдно л үстэй би зөндөл тэгж гологж ирсэн. Би уйлж ирсэн, шантарч ирсэн. Гэхдээ би бол бүр тоогоо алдтал олон газартаа ярилцсан орж үзсэн. Гэтэ би тэрнийхээ эцэст өөрийнхөө хүснээр эхлээ цэвэрлэгээний ажил хийдэг байсан бол дараа нь юу очиж байгаа байхгүй юу? Бариста шүшиний газар худалдагч энэ төрөл хийгээ явчих. Гэтэл яг тэр шүшиний газар чи хитгэн л үгтэй. Бариста хийх чи бас л хитгүү үйл хийж очиж байгаа байхгүй юу? Тэгэл
одоо ингээл ерөөсөө болчдсан байлээ. Тэгээ өөрөө өөртөө итгэл болно. Тэгээ давуу тал нь таад одоо нэг орс хэлтэй юм уу одоо солонгос хэлтэй япон хэлтэй хятад хэлтэй бол тэдгээр улсуудын одоо бас вебсайтууд одоо ажил олгодог группүүд фэйсбુક группүүд үүдэг. Тэндээс бас ажил хайгаад очиж уулзах юм бол илүү болноо. Тэгээд нөгөө одоо нөгөө аяллаа визтэй байх юм болов шүү дээ. Та ер нь бол аяллаа визтэй хүмүүс бол ажиллаж болохгүй хуулийн дагуу. Одоо бид хоёр ийм ярих гэж байгаа ч гэсэн хууль бус. Гэхдээ та хэд маань хоёроо бити матера. Гэхдээ яаж хийж байгаа та хэд маань аяллаа визтэй юм ажил болохоос үр арга байхгүй. Ажил нь монголчуудаа бараад монголчуудаасаа гуй. Тэгээд үннээ хэл ажиллаа авч байгаа хүмүүстэй би таныг одоо юу хөө чамаг одоо баллахгүй. Би одоо ингэнэ. Тэгээ гадаад хүмүүстэй бол аль болох би ийм визтэй гэдэг хэлэхгүй. Гэхдээ яг ажиллаж байгаа хүнд би ийм ингээд давуу талтай гэдгийг хэлээд яг та нар бол Монголын соёлоор бол өөрийгөө магтаж болохгүй гэж бодоод байгаа. Гэхдээ энд бол цаа хэлэхгүй бол хинж таны давуу талыг мэдэхгүй учраас хэлээрээ. Тэгээ аяллаа визээ ийм байгаа гэдгийг хэлээд энэ хугацаанд та нар бити өвдөрөө гол нь асуудал битээ гаргаараа хинтээч битээ муудаараа өвдөж болохгүй шүү, бэртэж болохгүй шүү ажил дээр ялангуяа төмрийн ажил хийж байгаа ирчүүд маань, бүсгүйчүүд маань ч гэсэн гар хөлөө галтгоонд ажиллаад янз бүр болох вэ. Битгий тэгээрээ тэгэх юм бол одоо ажиллаж байгаа хүнтэйч төгөөд нь өөрт чинь ч гэсэн маш их төгрөгийн зардал гарах учраас та хэд маань тун болгоомжтой сүсэглээд бас тий ингээ сайхан ингээ за би ингэнэ би өглөө болгон хямрын сангаад байгаа. Ингээ сайхан бодоод би одоо чадна би боломжтой байсан. Хянамгаа байгаараа. Тэгээд хүн амтантай битэн удраа. Тэгээд явж ер нь гадаад биш монголчууд чинь энэ аялын визтэй хүмүүстэй туслана. Явж ер нь бас монголчууд чинь бие биенийгээ гэдэг айгүй гоё хүмүүстэй айгүй гоё хүмүүс юм шиг санагддаг. Тэгээ явж нутгийн юмнууд чинь хэрэг болно шүү л гэж хэлмээр байна тий. Аялын визтэй хүмүүс маань тийм байна. Тэгээ болно. Яаж хийж байгаад монголчуудаа эсвэл бол нөгөө кэшер ажилтдаг юм Аз газруудыг бас дагуул бас ажил олдож магадгүй гэж та хэдэ зөвлөмөр байна. Бас хүмүүс айгүй хүмүүс аялын визний талаар асуусан мэлээ нэр аялын визээр очиод сургалтын виз болгож сольж болдгоо гэдэг болдсон байлээ шүү. Би яг ингээд мэрэгжлийн газар ажилтдаг найзаас асуусан. Тэгэхээр тэр нь болохоор юм дугаартай юм байд юм бэлээ. Тийм дугаартай байх юм бол аялын визийг чинь одоо тэр кондишнууд нь ингээд сольж болохгүй гэдэг юм л. Хэрвээ таны эйженси чинь сольж болно л гэсэн бол таны тэр нөгөө дугаар тэр кондишн дараагийн виз рүү чи сольж болно л гэсэн. Тэгэхээр та нар тэрэн дээр бол айх хэрэггүй. Хэрвээ тэрэн дээрээ санаа зовж байгаа бол та хэд маань Google нөгөө юугаа орчуулгаа ингээд сайхан скриншот хийгээл орчуулаад тэрийг ингээд уншаад өөрөө ингээд судлаад авах юм бол хүнээс асуухгүй одоо ийм гоё юмнууд ашиглаарай. Тэр боломжтой юм билээ шүү санаа зовлтгүй. Тэр кондишнээс анхаараарай гэж хэлмээр байна. Тэгээ тэрийг эртнээс нэгэнд аялаар ирсэн болоод солих гэж байгаа сонирхолтой бол эртнээс юмнуудаа бэлдээрэй гэж бас хэлмээр байна гэж. Тийм. Тэгээ энэ дэр нэмж хэлэхэд одоо бид хоёрын хувьд бол одоо тэгээ ирээд ингээ болж бүтнэ гэж хэлж байгаа ч гэсэн мэдээж энд эрсдэл гэж байгаа те. Тэгэхээр эрсдэл нь юу вэ гэхээр ажил олох гэж бас хэд 2-7 хоног юм уу 3-7 хоног юм хэлж мэдгүй шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд нөгөө санхугаа хэрхэн зохицуулах уу те. Тэр бүгдээ сайн тооцоолоороо те. Түүнээс бүх зүйл болно гэж санаа амар бас байгаад иж болохгүй. Эрсдлээ маш сайн тооцоо төлөвлөөд явах хэрэгтэй шүү гэдгийг бас хэлмээр байна. Яг үнэ тэр бол хамгийн чухал. Ер нь бол бүх хүмүүс яг та тийм туулж байгаа замыг туулсан байгаа. Одоо яг удцсан хүмүүс бол мартсан байж магадгүй. Би ингээд та хэдний нөхцөл байдалд ороод ингэж ярихгүй бол одооний бид энэ 7 жил бас өндөрлгөөсөө ярих юм бол та хэдэг тэгдэг байхгүй юу? Ингэдэг байсан гэж томрох гээд байхгүй. Яг тэр үедээ ингээд очих би бол ингээд өөрөө ирэхгүй ингээд юм амар дуу маань намсаад юм хэцүү мэдрэмж авч байгаа байхгүй. Эхний 6 сар бол би юу хийч вэ гэдэг бодлол байнгын байна. Санаа зовлтгүй. Бүх хүмүүс тэрийг мэдэрдэм аа. Бид хоёр тэр байтугай өвлийн солонгос очиод бид өвлийн хувцас гүчгүй гараа хөтөлцөөд ингээ явж исэн. Хосоороо ирж байгаа бол энэ бол хоёрыг бүр ингээд ахиж дурлууч нэг баг болох гоё боломж хэцүү болгоом чинь. Тэгэхээр бити санаа зов. Ямыг ингээ гоё давуу тал болгоод тэгээд ингээд одоо хичээнгүйлэн ингээд ерөөсө сэргэлэн байгаарай. Хоёр хүмүүс нэгийг очивол хоёрыг бодороо л гэж хэлмээр байна тийм. За ажил олох тал дээр бол юм байна. Тэгээ байрны олдцын талаар хүмүүс бас одоо ер нь бол байрны олдц өмнөхтэй харьцуулахад бол ер нь багас одоо юу гэдэг айгүй их өндөр үнэтэй. Тэгээ олдц ер нь багассан байна. Тэгээд яг монголчуудтайгаа байвал уул нөхцөөр монголчуудтайгаа байрыг ингээд түрээслүүл нэг нэгэндээ мэдээлэл өгөөд нэг нэгэндээ ажил олж өгөөд айгүй их дэмтэй байдаг тийм. Маш олон хүмүүс хамт амьдардаг хүмүүсээрээ дамжуулаад ингээд ажилд ордог шүү дээ тийм. Тэгээд эн чинь яг ингээд хамт байраа түрээсэлж байгаа бол та хэд маань
ингээд юу агаад нэгнийхээ ингээд за энэ маань өдөрж байгаа шүү гэсэн тийм нэг гоё хайрын тийм энэ маань гэсэн ингээд явах юм бол таад харилцаа гоё болно. Тэгээд эндээс чинь хамгийн гоё найзууд, насны найзууд үүсдэж шүү. Тэгэхээр бити ингээд амар энэ намайг ашиглаад байна гэж ажил дээрч, байран дээрч тэгэж явах юм бол энэ харилцаа хизээч ингээд гоё болохгүй учраас байран дээрч гэсэн ингээд бүх хүмүүсийг гоё хайрлал ингээд явах юм бол гоё найзуудтай болно. Гоё мэдээлэл авнаа. Нэгэндээ тусалчих юмсан гэсэн хүмүүс идэх шүү яг үүндээ. Манайхан чинь тэгээ за яг монголчууд маань байр олдохгүй болж юу ааж болно. Гадаад сайтууд байгаа. Солонгос хэлтэй солонгос нөгөө дөрөвний хэлсэн ингээд давхар хэлтэй болоо тэдний ингээд байраар ингээд тэдний сайтуудаар тэдний группээр ингээд байр олж болохоос гадна англи хэл дээр гэвэл Sydney Rent гэх мэтчлээ одоо юу гэдэг share room гэдэг ингээд хайвал зөндөө олон мянган хүнтэй группүүд байгаа. Бас marketplace, Gumtree энэ бол дандаа байрны өрөөг түрээслэх тухай ярьж байгаа байхгүй юу? Тэгээд дээрэс нь анхааруулах юм байна манайхаа. Гадаад хүн л гэхээр сайн хүн гэж бити бодороо гуйж. Бид нар бол монголчууд ч л ер нь хөөрхэд бие биендээ туслах хин нэг хулигдчих гэж бодохгүй шүү. Тэгэнгүүт янз бүрийн юм дээр очиж үзээрэй. Байр бол инспекшн хийгээд гэрээ хийгээд ийм жижигхэн гараараа ч хамаагүй гэрээ хийж мөнгө төгрөгөө шилжүүлээрэй. Тэхгүй мэдхгүй сайхан очиж жуулзаагүй мессежлээл мөнгө шилжүүлж юусоо болохгүй. Тэр бол спам байна. Та мөнгө хулигтуулна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийгэ үзээд ийм гэрээ болгоорой. За байрны гэрээний үед хэрвээ та нар гэр бүлээрээ ирж байгаа бол нөгөө одоо бүхэл бүтэн байр түрээслэх хэрэгтэй болно шүү дээ. Өөрсдийнхөө нэртэй тийм. Тэгэх тохиолдолд бол domain, real estate-үүд гэдэг ийм хоёр аппликейшн байгаа. Тэрнээс гадна хувь хүнээр гэвэл бас marketplace центрээр хувь хүмүүсээс бас очиод ингээд түрээсэлж болно. Тэгээ мөн та хэд нөгөө материалуудаа бариад надад тэдэн төгрөгийн тим өрөө байр хэрэгтэй байна гэд та хэд маань ингээд real estate agent-ийн офисуудаар ороод тэгээ өөрийнхөө утсыг үлдээгээд ийм өрөө гарах юм бол хамгийн түрүү надад хэлж өгч болох уу гэдэг ингээд одоо айтайхан утсаа хүн чинь бас өнгөрч байгаа газрынхаа эргэн тойрны real estate-үүдээр нь яваад сайхан утсаа үлдээгээд хүмүүстэй холбоо өрөөд утсыг аваад явах хэрэгтэй. Зөвхөн нөгөө онлайн ч юм уу Facebook бүх одоо аппликейшн дээр бас найдахаар бас заримдаа бас энэ олон өрсөлдөөн донд бас хэцүү. Тэгэхээр ингээ гадуур сайн яваад хөтөлдөөрөө тий. Тэгэж бас болно. Тэгээ за ингээ байр яваад болж байна. Бас нөгөө олон хүүхдэд жишээлбэл бид хоёр өрөө байранд орох гэж байгаа хэрнээ. Одоо нэг хүүхдэд хасдаг ч юм уу. Тиймэрхүү жоохон хасаж масахгүй бол нэг өрөө байранд орох гэж байгаа бол хасч хүүхдүүдэд хасахгүй бол нөгөө хуулиараа хүүхд чинь тэдэн мэдэг квадратын тэгээ заалтай байдаг учраас зөвшөөрөгдөхгүй байх магадaltaй учраас тэгээд зарим тохиолдолд тиймэрхүү багсаг зайл тэгээ нэгнээсээ ингээ их ахиухан мөнгө аваад дансандаа хийгээд оруулаад их мөнгөтэй юм шиг харагдах хичээгээрээ та чадна бие биенээсээ сайн зөвлөгөө аваарай. Тийм. Тэгээд яг уу ер нь бол ингээд би ч бүр энэ байрны асуудал дээр ярихад бол баг энэ ковид өмнө ингэж хоёр өрөө байранд хэдүүлэх нь амьдч болдог ч гэж мэддэг. Заавал хүнтэй шийрлэх ёстой л гэж боддог байсан. Гэтэ яг манай байр эргээд энэ үнтэй бол ахаал би ингээ хүн аваад шийрлэл амьдрын. Айгүй гоё мэдрэмж, айгүй гоё найс нөхдөд болдог, айгүй хантай гоё идэх штэ тий. Тэгэхээр байрны тухайд бол тийм байна. За тэгээд одоо хүмүүсийн ерөнхийдөө асуусан асуултанд ерөнхийдөө хариуллаа гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө амар ингээд олон жилийн туршлагатай одоо нэгэн төлөө олсон хүний үүднээс биш ахиж нөгөө нэг анхны байсан тэр заяа шагаа дээр очиж яригдахыг хичээлээ. Тэгэл аль болох игчийн хайраар, игчийн сэтгэлээр тэгэж ингэж гоё туслахыг ингэж тэр талаас нь харж яхих хичээлээ. Гэхдээ яаж ярьснасаа мэдэхгүй. Тэгээд та маань өшөө олон асуулт байвал асуугаараа тэгээд нэгтгэж байгаа л нэг хариулна бид хоёр нь. Миний хард хэлэх юм. Гоё сэв гэдэл сэтгэлийн сэргээгээч тий. Манай тий. Тийм тэгээд уусаа ингээд хүн болгоно гэж бодохоор болох аргууд нь харагдаад байдаг. Болохгүй хэцүү гэж бодохоор дандаа хэцүү талууд нь харагдаад байдаг. Тэгэхээр болно, чадна, боломж үргэлж байгаа гэдэгт итгэхээрээ тэгэл тэрнийхээ төлөө явхад магадгүй яг одоо харж байгаа зүйлүүд чинь бүх зүйл чинь тодорхойгүй байгаа. Гэтэ нөгөө нэг шат алхахаар дараагийн шатны цаадах нь ингээ харагддагтай адилхан нэг алхмаа хийвэл дараагийнх нь тодорхой болоо л юм. Тэгэхээр асуудалгүй бүх зүйл сайхан болно. Тэгээд болондоо болно. Эхний 6 сарыг төвчээрээ болондоо болно. Та чоглонгийн болондоо дүү. За бүгдэнд нь амжилт хүсье. Та нар чаднаа. Хичээгээрээ. Хүчтэй байгаарай. Дараагийн влогоор уулзцгаая. Бай бай.